Сайн байцгаана уу? Энэ сургалтаар би ер нь юу сурах юм бэ гэж өөрөөсөө асууж байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. За ингээд зүйлээ нэг юм зүйл хийж үзье. Ямар нэгэн сумын ус зүйн сүлжээний зургийг үсгэж үзье. За аймаг ус зүйн сүлжээ нуур гол сум хэл сумын төгсгийн байлууд. За ингээд энэ дээрээс сумаа сонгоё. Ус зүйн сүлжээ тэгээд нууртай. За сум центр аймаг boundary. За энийг хоолой болоод энийг бас хоолой болоод сайн дэлмэн сум гэсэн үг. Завхай аймгийн дэлмэн сум. За Завхай аймгийн дэлмэн сумыг яагаад сонгож авсан бэ гэхээр энэ дээр одоо ус хагалбарын голын ай савын зааг байна. 3 ай цаг. За тэгээд голууд байна. Нуур байна. За ийм учраас ер нь одоо энэ сумыг сонгож авах нь бидний хувьд боломжтой юм байна гэж харж байна. За энэ дотроос үсгий шипэл үсгий. За тэлмэн гэдэг. За полигон файл. За 848 гээд. За энийг копи доод past маань 40-д. За тэгвэл ингээ save it stop гэж хаад. За дэлгэн тийм. За ингээд энэ сумын хэлийг тэлмэн сумын хэлийг копидод авчлаа. За одоо сумын хэл гэсэн юу хаачих тий. За одоо болчихсон чинь сэлээд татгалчихъя. За энийг хоолой болгоод за хилийг хэдүүлээ боотор. За энэ мөрөвч. Өнгийн зинхрээр. За энд нэг илүү зургдсан байгаа хэдүүлээ арилгаад. За ингээд дэлмэн сум хэл. За одоо дэлмэн сумынхаа хэлээр хэдүүлээ юу байна аа? Бусад одоо энэ гол мөрөн нуур голын сав газруудын хэлийг тасдаж авнаа. Бид нар ганцхан одоо дэлмэн сумын ус зүйн зураг хийх гэж байгаа учраас бусад зургнууд нь хэрэггүй. Бусад аймаг сумын зураг. За ингээд тулд анализ extract clip-с баруун талын товчоо дараад batch дарнаа. За тэгээд сумын төв орж ирнэ. За энийг юугаар тасдах вэ? Тэлмэн гэсэн файлаар тасдана. За 1 3 4. За дараагийнх нь голыг тэлмэн сумын хэлээр тасдана.
За аймаг basin буюу голын сав газрыг тэлмэн сумаар тасна. За нуурыг мөн тэлмэн сум гэсэн хэлээс гараар тасна. За tolerance буюу одоо юуг нь бид 0.1-ээр өгчихье. 0.1 координатын хүртсэх алдаа гэх юм уу. За тэгэнгүүт энэ хаашаа хадгалах юм бэ? Output feature class гэж. За энэ болохоор одоо яг юугаараа болвол default GDP гэсэн юм руу орчлоо. Хэдүүлээ нэг сүүлд нь хайж болоход төвөгтэй учраас юу яа энэнийхээ замыг заач өгье. За нэг копидж аваад энэ болдрох тий. Дата гэд нэрлэх ёстой. SM центр дандаа юугаар нэрлэж. Устгалаа, копидлоо, ташуу сураасаа тавилаа. Энийг болохоор RVR гэд хувьчилчих. За, сураасаа тавилаа. Энэ base нь учрах base гэд хувьчилчих. За, lake-ийг LK гэд. За ингээд окторч. За анкерынд одоо энэ клип нь зүг боллоо гэсэн ногоон октинд гарч ирж байна. За тэгвэл одоо хэдүүлээ энэ сумын төв энэ бусад юунуудаа авчи. Идэвхгүй болох чи. Одоо тэгээд энд ганцхан lake гэсэн буюу нуур гэсэн юм маань орж ирсэн байна. За энийг ингээд авчихъя. Энэ дээр нь label features-ыг гаргачих. За энэ нэр тодорхойгүй нууруудын нэрийг харуулахгүй байхын тулд label руу ороод эндээс сонгоод SQL query дээр name Монгол гэдгийг хоёр дараад за энэ өөдөөс арс их багын тэмдгийн get unique values гэдгээс нэр тодорхойгүй хоёр товшоод тэгээд apply. За ингүүд нэр тодорхойгүй гэсэн нуурууд нэр нь гарахгүй зөвхөн оноос нэртэй нуурууд харагдчихэв. За энэ дээрээс одоо үлдсэн датануудаа хэдүүлээ нэмье. Basin-гээ нэмэх ёстой, lake нэмэгдсэн, river-ыг нэмэх ёстой, сумын төвийг нэмэх ёстой. За ингээд оруулаад. За дарааллын хувьд lake man дээрээ байсан зүг байх. За одоо basin буюу одоо голын айс хав. За символож дотроос хэдүүлээ object ID basin name-ээр нь all value гэж нэмчих. Юу add all value. За уг нь цэнхэр өгмөр байгаа боловч нөгөө гол болон нуурууд маань цэнхэр өнгөтэй учраас өнгөний ялгарлын тодоолох үднээс юм ногоон сонгочлоо. За голын сав газрын нэрийг энэ дээр гаргах шаардлага байна уу? За одоо river-ыг тохируулъя. За river буюу гол дээр label features-ийг идэвхжүүлэхээр мөн нэр тодорхойгүй юм голууд байна. За энийг мөн зурган дээрээс харагдуулахгүй болгоё. Define class-ыг сонгоод SQL query name mng за өөдөөс харсан их байгаа энэ get unique value-г дотроос нэр тодорхойгүйг хоёр товшоо ок дараад явлаа. За ингэнгүүт нэр тодорхойгүй болоод байна. Зурган дээр харагдахгүй зөвхөн эдрийн гол энэ тэгшийн гол гэж юм байна. За энэ дээдлэлт нь 60-тай гол, энд галуутай гол. За одоо гол маань за мэдээч цэнхэр өнгөтэй байх. Тийм ээ. За ингээд бид нар үзсэндээ бол юу хийчлээ гэсэн үг. Зураг хийчлээ. Одоо layout гэсэн рүү. За энэ зураг маань өөрөө босоо хуудсан дээр байвал их зүгээр юм байна. За босоо олгож сонгоод
портрет ингэж татаад юу премиум гэж татаад явчих. За хэр цайвалтай их вэ? За нэг иймэрхүү цайвалтай гэдэг. За масштабаа тохируулчих. За 500 мянга орчим байхад бараг багчих юм шиг. За ийм байна. За энийг за энэ дээр хэдүүлээ юу оруулж ирээ. Шинэ дата фрейм буюу энэ сумынхаа байршлыг бас ерөнхийгээр нь харуулъя. Insert data frame, шинэ data frame оруулж ирээд. За энэ дотроо юу нэмэх вэ гэхээр аймаг сумын хэлийг оруулаад байна. За аймаг сум за суман дээр байх хэрэгтэй баха. За сум дотроос хэдүүлээ. Ганцхан дэлмийн сумыг илүү тодруулаад оруулаад байна. За value filter-ээс сумын name гээд add value гээд доош нь хүүлэгч итэл тэлмэн гээд. За тэлмэн сумыг тод ногооноор оруулж ирлээ. Энийг харуулахгүй. За одоо энийг завхан аймгаа тодруулж харуулъя. Мөн аймгийн нэрээр энийг аваад add value гээд дэс зөвхөн завхныг сонгоч. За энэ бүдэг ногооноор. За ангингууд энэ завхан аймаг дотор тэлмэн сум маань яаж байна? Тод ногооноор. Ерөнхий байршлыг ингэж зааж шинэ фрейм үүсгээ заагаад өгч гинэ гэсэн үг. Яг энийг нэг жоох хэмжигий зайд албаа ашиглах үүднээс. За энэ гадна талын хүрээг арилгахын тулд премиум бордрыг авчих яа нөн болгоод үйл илүү цэвэр харагдах байх. Тэгээ жоохон доош зооч. За ингээд тайтл буюу гарчгаа оруулъя. Завхан аймгийн тэлмэн сумын зүйн сүлжээний зураг. За энэ томлчлаа. За энийг засцгаая. Арай л 22 бол хэтэрхий том. Ер нь таймс нөр цэвэрхэн харагддаг. За тэгээд 14 болоод тодруулаад докторч. За одоо ингээд ээлж дараагаараа layout хэсэг дээр юу байх ёстойг оруулж ирнэ. Нур тарав. За чиглэл заасан сум гээд оруулж. За тэгээд юу яг жоохон дөрөв. За ингээ авч тийм үү. Тэгээ энэ маань өөрөө зургийн дэвсгэр ногоо учраас ерөнхийдөө ногооноор авч тий. Бас хоорондын өмнөний зохицол юмнуудаа харах зорилгоор. За энийг энд оруулчих. За одоо юу оруулж ирэх ёстой вэ гэхээр таних тэмдэг оруулж ирэх ёстой legend. За таних тэмдэг гээд за энийг заавал 10 мэд том байлгаад яах вэ? Нөгөө таймс энэ. За ингээд. За одоо таних тэмдэг хэдүүлээ. Засварлана. За сумын төв маань нэг жоохон тийм болчихжээ тий. Convert to graphic group. Дахиад group. За сумын төв. Үзүүлэг. Сумын төв за гол горигч. За нуур.
бэлтэр голын сав газар. Яргас захан голын сав газар. Ус нуур син сав газар. За сумын хил. За ингээд юм байна. Таних тэмдэг маань болчлоо. За одоо бүгдийг дахиж групплээд зөөх намар болчихно. Хаан байршуулах уу гэдэг асуудал. За таних тэмдэг хийчихсэн. Төвчиг цагцаа хийсэн, ерөнхий схем оруулсан. За одоо энэ дээр координат оруулж ирээ. Grid, new grid. За 30 минутын зайтай байсан дээр баг. За тэгээд tick mark оруулчихъя да. За grid дээр засвар хийн. Properties за энэ left right энийг жоохон томруулаад 10 болгоод за ингэчээр хэлбэртэй хараа. За нэг чухал зүйлээ мартчихсан байна. Scale буюу масштаб. Масштабыг эдит янзаар олжуулна. Нэрсэн шугам том тоо. За энэ дээрээ сонгочоо. За ингээд авчихдоо. Property mile биш километр гээд. За шугам масштабыг бол ямар хэлбэрээр оруулж байна. За сумын төвийнхаа нэрийг оруулж ирэх ёстой. Голын нэр. За энэ дээр яг хэдүүлээ нэг график нэмж үзье. График. Энэ дээр basin value field area get vertical. Сумын нутаг дэвсгэрийн хэд хэдэн хувийн голын айсгийн талбай гэж. За баримтлалын төвчүүдэд edit үлээ явуулдаг. За энд ороод ирсэн юм үзүүлэг. Энд ороод ирсэн байна. За энийг бас харьцаа мэрцээ юм даа. Aspect ratio-г нь аваад жоохон ингээд лүг бүрэх болгоод. Жоохон жижигрүүлээд өгдөг юм уу? За ийм хүү байдлаар одоо сумынхаа бол орон нутгийнхаа сэтвчилсэн зургуудыг бид нар гүйцэтгэх боломжтой. За нэг 20 орчим минут зарцуулж нэг зургийг гүйцэтгэх. Дата мэдээлэлээ юухаас ахуулаад нэмэхээс ахуулаад одоо layout дуусах хүртэл одоо за одоо энийг export map гэдээ гаргаж тээ. Дэлмэн water. За ингээд зарчайлсан энэ биш байна. За map дотроо тээ. За нэг хэдүүлээ JPEG PNG TIFF гэд олон өрх төрлөөр хадгалах боломжтой. Resolution-ыг энэ тохируулж болно. За одоо юу харъя? Зураг маань
бэлэн болсон байна. За нэг юм зүйлийг сурах юм аа. Баярлалаа.